Дэлхийн хүн ам жилд дунджаар 2.3 тэрбум тонн хог хаягдл бий болгодог. Энэ нь нэг хүн жилд дунджаар 350-аас 400 кг, өдөрт 1.8-аас 1.2 кг хог хаягдл бий болгодог. Нийслэлийн хэмжээнд жилд дунджаар 1.5 сая тонн хог хаягдл үүсэж байна. Үүнээс 48.2% нь хүнс, 15.7% нь хүнсний хог хаягдл, 9.6% нь шил, 26.5% нь пластик болон бусад хог хаягдл. Эдгээр хог хаягдл байгальд задрах хугацаа өөр байдаг. Хүнсний хог хаягдл нь 2-7 хоногоос 6 сарын хугацаанд задардаг. Пластик хог хаягдл 300 жилээс 1000 жилийн хугацаанд задардаг. Цаасан хог хаягдл 2-7 хоногоос 5 жилийн хугацаанд задардаг. Хувцас даван хог хаягдл 1 жилээс 200 жилийн хугацаанд задардаг. Металл хог хаягдл 80 жилээс 1000 жилийн хугацаанд задардаг. Нийслэлийн байгаль орчны газар хэдэн жил үргэлжлэх үр дагаврыг өнөөдөр зогсоо.